За сайн байцгаана уу. Ингээд шилдэг подкастын минь ээлжит нэгэн дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараараа бид нэр дэлгэцийн хэрэглээний талаар ярихаар цугласан байна. За тэгээд энэ подкастаараа болохоор бид нэ 8 AS-ийн мэрэгэн 11-ийн бигийн нандин заяа 11-ийн холон нарыг өрсөн байна. За та өөрсдөө товчхон танилцуулаад те одоо тэгвэл бүгдээрээ танилцуулахдаа те бидний ер нь дэлгэцийн хэрэглээний түвшин ямар вэ гэдгийг давхар танилцуулъя явчих. За. Наа мэрэгэн гэд би энэ сургууль одоо 3 дахь жилдээ сурж байна. Одоо миний дэлгэцний хэрэглээ бол өргөн хүрээнд орж байгаа. За. Намайг нандин цай гэдэг. Би 11-ийн бэ ингээд энэ жил орсон. Тэгээд миний дэлгэцийн хэрэглээ бол өдөртөө хамгийн ихтэй нэг 10 цаг өдөр болох гэдэг зэрэг. За. Тэгээд нэг дундчдаа 5 цаг. За. Холонгийн Самбайцхан уу намайг холон гэдэг. Би 11А ингээд суралцдаг. Миний дэлгэцийн хэрэглээ бол ер нь жоохон их талдаа орох гэдэг юм аа. Тийм ер нь амар том болохоор амар хэрэглээнд бүр яг зайлшгүй орчдөг болохоор тийм. За. За тэгэхээр одоо тийм ингээл хүмүүс гайхаж байгаа тийм яас их дэлгэцийн хэрэглээтэй хүмүүс орсон. Тэгэхээр бүгдээрийнх нь болохоор зорилго нь тийм ямар ч дэлгэцийн хэрэглээгүй хүнийг оруулаад тийм. Тэгэхдээ бол зорилго нь биш. Буюу бид нар угаасаа өдөр тутмдаа дэлгэцийн хэрэглээ зайлшгүй шаардлагатай болдог ч юм уу тийм хичээлээ хийх магадгүй одоо найзуудтайгаа харилцах гэх мэтэр ингээд дэлгэцийн хэрэглээ бол зайлшгүй байдаг. Гэхдээ өнөөдөр болохоор тэгвэл бид нар тэр хэрэглээгээ хэрхэн өөртөө ашигтай одоо эрүүлэр гэх юм уу те зүй зохистой хэрэглэх юм бэ гэдэг талаар ярилцах чаа гэсэн. За та хэд ер нь үе тэнгийнхэн та хэдтэй адилхан байгаа юу? Өөр байгаа юу? Ер нь юугаар ялгаатай санагдаж байна? Ижилхэн санагдаж байна. Ер нь адилхан байгаа. Гэхдээ би ер нь л ингээ мессенжер, Instagram бол YouTube. Ерөөсөө байхгүй. Энийг яах вэ? Энийг Facebook, Messenger энэ төр л байх. Тэгээ манай ангийнх нь бол манай үе тэнгийнхэн бол ёстой комент гэдэг бол маш муул юм шиг санагдсан. Хараа л өөр. За. За тэр нь одоо юугаараа өөр гэсэн үг вэ? Одоо хараал бичдэг тий. Ингээ хүмүүс ингээл одоо гой бичлэг хийж мэгээл тий. Одоо ингээ инфлюенсер алах гал ингээл хичээж хагаад ингээл 20 хүүхдээ хүмүүс ингээ комментэн дээр ингэж зүгээр ингээ тоохгүй харагчиж болно зү. Тэгж яхад тэр муу ингэж ингээд тиймэрхүү болгож байгаа. Тэгэхээр тэр мэн сошиал медиа дээр жоохон зүй зохисгүй одоо тэрийг ашиглаад одоо тэр дотор нэг ёс зүгөө ажиллаад байна гэсэн юм шүү дээ. За манай хоёрын хувьд ер нь те ингээд нөгөө үе тэнгийнх нь ер нь дэлгэцийн хэрэглээгээ юунд илүү их ашиглаж байна те ямар хуу хэрэглээтэй байна. Тэрийг ер нь юу гэж ажигладаг вэ? Ер нь ойролцоо гэж үү. Тэгээд ихэнхдээ ер нь TikTok эсвэл тийм Reel гэдэг 15-30 секундын богино бичлэгүүд үздэг хэлсэн. Холонгийн хувьд бас тэгж бодож байна. Одоо манай үеийнхний хувьд олонгууд яг нэг утсандаа нэг юм тоглоом нэг тоглохтой нэг яхтар цаг зарцуулахгүй одоо угаасаа ингээд 11-р анги төгсөж байгаа. Тэгэд ингээд ер нь бол ингээд судалгаа ч юм уу те эсвэл за яг удаа цагаараа гоё кино минь үзэх ч юм уу. Ер нь их тийм хийцүү утаа үзэж байгаа хүүхдүүд ер нь жоохон багастай байх гэж би бодож байгаа. За тэгвэл бүгдээрээ ингээд сая янз янзын талаас нь ярьж штэ. Тэгвэл ер нь одоо ингээд дэлгэц гэхэр мэдээж бүгдээрийнх нь нөгөө интернет гэдэг зүйлтэй холбогдоод байгаа шүү дээ. Мэдээж одоо интернетгүй бол тэгэл одоо уцаараа одоо юу хийх юм те одоо зураг авах ч юм уу те тиймэрхүү зүйл хийдэг бах те. Тэгэхээр интернет бол ингээд нөгөө яг тэр дэлгэцийг ашиглах бас гол нэг зүйл болоод байгаа шүү дээ. Тэгэхээр интернет болон одоо энэ дэлгэцийн хэрэглээ маань таад ер нь ямар хуу давуу талыг авчирдаг гэж бодож байна. Одоо ер нь бол бүх зүйл яадаг те интернет дотор чинь одоо хичээл байна те одоо янз бүрийн ингээ тоглоомнуудын ингээ түүх мөнхийг нь бол ингэж бүр үнцээр нь бүр амар үнцээр нь ингэж задлж хангилж бүр ширхгээр ингэж тоолж яадаг байхгүй. Тийм Google жишээлбэл Google дээр чи юм бүх юм байна шүү дээ. Одоо юу лээ нарны эмэг одоо юу одоо хідэн юу лээ сүүн замд хідэн гаргнууд эдийн гээл тиймэрхүү одоо бараг цаалалтай юм юмнууд хайдаг. Тэгээ ер нь бол бүх зүйл байдаг гэж би
За тэгэхээр одоо мэрэгний хувьд бол жишээлбэл интернет дээр юу л хайна тэр болгоны мэдээллүүд байж идэг болохоор бид нар тэндээс мэдээлэл аваад суралцахад илүү хялбар болгож өгдөг байна тий. Одоо жишээлх юм бол тийм чиний яг хэлжсэнчлэн тий одоо сүүн замын нэг одны гэхэд ингээл мэдээллүүд нь бүгд байж идэм лээ. Одоо ингээл тэнгэрт бүгд амар олон одууд ингээл хардсан шүү дээ тий. Тэнгүүд ингээл тэр бүх одоо байгаа харагдж байгаа однууд чи бүгд нэртэй. Тэр нь одоо жишээлбэл интернетээр байж идэг ч юм уу тий. Тэгэхээр бас айгу олон мэдээллийг нэг дор бас авах боломжтой байгаа тий. За хоёрын хувьд юу? Ер нь хичээлийн ээж автай найзтайгаа харилцсан гэдэг. Зөндөө харилцал байгаа. Ер нь голчлон тэрэн дээр л яг зайшгүй хэрэглэн талаар боддог. За харилцааны зүйлүүд дээр илүү их хэрэг болдог юм тий. Яг интернет байхгүй бол нэг одоо бид нөр өөрсдөө заавал нэг юм хичээл зүтгэл гаргаж ирс хэрэг нэг юм олж мэдэх гэх юм уу. Ингээл заавал ингээл нэг юм 90 сурвалжал ном уншдаг ч юм уу ингээ хүн амтнаас асуудаг ч юм уу. Нэг тиймэрхүү байдлаар мэдээлэл олж авдаг. Интернет байснаар ингээд ер нь юм олон зүйлсийг ер нь ингээд хялбар хурднаар амар мэдээж авдаг нь таалагддаг. Тэгэхээр хулангийн хувьд болохоор интернетийг те ингээд одоо өмнө нь ингээд маш их хичээл зүтгэл гаргаж те айгүй олон зүйлийг ингээд ирж сурж иж олдог байсан бол одоо бол тэрийг ингээд илүү хялбараар болоод илүү хурдан хугацаанд мэдээллийг аваад суралцах боломжтой болж байгаа гэж ойлгож байгаа юм те. Тэгэхээр яалтчгүй бас энэ үнэлтэд те одоо 1800 онд ч юм уу те 1900 онд хүний 70 настай хүний ингээд насаараа авах мэдээллийг 13 настай хүүхдийг ингээд өдрийн туршид баг авцсан байдаг ч юм уу те 13 настайдаа л аль хэдийн тэр мэдээллүүдийг авцсан байдаг гэдэг. Тийм эсэ. Тэгэхээр бид нар амар их мэдээллийн дунд эргэлдэж байгаа. Маш олон зүйлийн талаар тодорхой мэдээлэлтүүд байдаг ч юм уу те. Тэгэхээр багш нь сайн нөгөө нэг давуу тал нь яг ямар байдаг вэ гэдээ асуусан шүү дээ. Яг та хэдийн хувьд яг интернет надаа яг энэ үед амар сайн давуу тал болж өгсөн гэсэн үе байгаа юу? Байдаг. За. Энэ зөндөө бол. Бизнес ингээл юм интер ингээл бичиж ингээл тархиа ингэж бүр ингээд ухаж ижил нэг одоо юм зохиод нь шүү дээ. Монгол хэл болон юу тэгэхээр нэг хаяада нэг ChatGPT ашиглаж тийм. Тэгэл нөгөө нэг ChatGPT ашигласан гэж хэлхээсэж байгаа айгаа өөрөө зохиосон гэл. Яа за. Монгол хэлний багш үзэж байгаа л. За окей. За тэгэхээр тэр үед нь бол одоо ChatGPT бол давуу тал нь болж гисэн юм те. За гэхдээ нэг талаараа бас тэр чинь жоохон одоо хуулж байгаа юм шиг дөө болчихж байгаа юм те. За. Наад хоёрын хувьд ер нь яг ямар зүйл дээр яг сайн давуу тал болж өгчээсэн энийг мэдэрч ирсэн. Ер нь ингээд гадаад хэл сурч хахад заавал багш авах хэрэгтэй болоод байдаг шүү дээ. Өөрөө ингээд ярихын тулд тэргээ тэгээд AI ч юм уу эсвэл ингээд интернетээр бичлэг эдэр үзээд тэгээд тэрийгээ илүү сонсголоо сайжруулад гэх юм уу те. Тэгэхээр нанин заягийн хувьд яг хэлээ сайжруулахын тулд AI-тай яаж үзсэн? Заавал багш хэрэггүйгээр өөрөө ингээд ямар нэг юм их судалж болно. Заавал багшийн шаардлагагүйгээр өөрөө юмыг судлахад энэ давуу тал болж исэн байна. Улангийн хувьд манай хоёрын саналтай байх санал нэгдэж байна. Тэгээд бас интернет орчин одоо бидний өдөр тутмын сонголтонд амар нөлөөлдөг байх гэж би боддог. Одоо ингээд нэг ном авлаа гэж бодоход ингээд ямархуу ном ингээд интернетээс хайх ч юм уу те ингээд ямархуу ном авал надаа ингээд хэрэгтэй байхын надаа өөртөө яг ингээд яг ямар давуу тал болох юм гэдэг ч юм уу. Ер нь сонголтон дээр амар гоё нөлөөлж сайн тал болтой юм шиг санагддаг. Тэр нь бас яг чиний амьдралд бас яг тийм байдлаар нөлөөлдөг гэсэн үг те. За тэгэхээр та эдийн саяны хэлсэнчлэн мэрэгний хувьд бол те бас ChatGPT юм гэдэг ашиглаад ч юм уу одоо мэдээж зарим зүйл дээр тусалж байсан байна. За нанин заягийн хувьд болохоор багшийн шаардлагагүйгээр өөрөө одоо гадаад хэлийг суралцахад тусалж байсан байна. Хулангийн хувьд болохоор ямар нэгэн зүйлийг авах үед яг тэр сошиал орчинд ч юм уу те хүмүүс тэргийн талаар ямар одоо рейтингтэй ч юм уу reviewтэй байгаагаас нь шалтгаалаад альва зүйлийг сонгоход нь илүү хэлбэр байдаг те. За тэгвэл одоо ингээд юу яадаг штэ тийм ингээл тайдын аав ээж нар ингээл дэлгэцэн одоо бойл тийм наад ч одоо хитэрч ин гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлсийг ер нь хэрэг хэлдэг. Миний хувьд л өстэй зөв манай ээж хоёр маань л зөв замаар яадаг. Ер нь л ингээл орлож олно миний хөө. Гэхдээ ер нь хитрхи оролдож болохгүй. Яг ингээ хичээл ном дээр бол
хідэн цагч хонсон ч болно гээл. За харин одоо нэг тоглоом моглоомч өөр юм руу бол дэвтийг цаг зарцуулаарай гэдэг байдлаар тийм тий. Тэгэхээс ерөөсө хориглдгоо. За болонгийн Миний хувьд бол нэг дунд анги манга хадл нэг тиймэрхүү утаа байлмал гэсэн юмнууд бол байдаг гэсэн. Одоо бол яг нэг уцаа оролдох цав байхгүй гэх юм уу, нэг тийм амар удаан суугаад ингээд оролдох нэг цав байхгүй, хичээлээ эсвэл ингээд зав тавил унтах гал тийм. За нэнэн цайг явд юм. Ер нь бага ингээд байхад бол ингээд бити хэрэггүй юм цагаа өрөөрэй гэдэг хэлдэг байсан. Одоо болохоор яг хичээлдээ л үрж байгаарай гэдэг. Нэс нэг хариултгаа бол болсон. За тэгвэл ер нь та хэдийн үед ямар хэрэглээ хэрэггүй хэрэглээ болоод ямар хэрэглээ нэг хэрэгтэй юм шиг санагдаж байна. Хичээлийн хувьд бол хэрэгтэй хэрэглээ. Харин тоглоом энэ төр тоглож тэ ер нь ингэж хэрэггүй рийл энэ төр үзэж цаг хугацаагаа алдах бол ер нь бол шал хэрэггүй байхгүй. Би ч үзтгэлтэй зүгээр үйдсэн даал яах вэ? За тэгэхээр мэрэгний үед болохоор хэрэгтэй хэрэглээ нь хичээл хэрэггүй хэрэглээ нь болохоор тоглоом, reels энэ юм тий. Та хоёр бас үнтэй санал хэлж гин үү, өөрөө нөө юу гэж бодож байна? Илүү ингээд донтол талаад хэлчихээрээ хэрэггүй хэрэглээ болоод эхэлчихсэн юм санагдаж байна. Би бас нөгөө нэг сүүлийн үед ингээд TikTok их ухаад эхлээд байгаа юм шиг санагдсаахгүй. Тэгээд сая сүүлийн үед нэг тийм богино бичлэгтэй бичлэг гаргадаг тийм юмнуудаа устгацсан байгаа. За богино бичлэгтэй юм яагаад устгасан бэ нэрэн зэ? Ингээд амар их мэдээлэл гинт нэг зэрэг аваад идэг. Тэгээд тэр нь ингээд үзэх тусам донтуулаад тэгээд ингээд нэг харсан чинь 2 цаг өнгөрцөн ч ашиг. Тэгээд устгацсан. За тэгэхээр нан заягийн хувьд бол тэ ингээд нөө богино бичлэг үзээд тахлаар айгүйх одоо цагийн хугацаагаа ингээд мэдрэхгүй өнгөрөөгд идэг гэсэн учраас болсон юм тий. Хулангийн хувьд болохоор ер нь яг ямар хэрэглээ хэрэгтэй байгаад ямар хэрэглээ хэрэггүй гэж бодож байна. Манай ихтэй санал нийлж байна уу? Ер нь бичлэг үзэх ер нь хоёр талтай л гэж бодож байна. Ингээд одоо би бол ингээд хичээл мэтэлээ ингээд хийгээ жоохон ингээд нэг юм фокуслахгүй ч юм уу тий ингээд нэг юм яг ойлгох чадахгүй болоод за одоо жоохон ингээд завсарлаа гэх үедээ ингээд нэг юм бичлэг үзээд өөрийгөө сэргээдэг ч юм уу тий ингээд ямар нэгэн бичлэг үзээд утсан дээр ингээд хүнтэй ингээд чадлах ч юм уу тий яг тэр байдлаараа бас ингээд хүнд бас хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд нөгөө талаараа бол ингээд одоо хийх юм байгаад идэг. Гэхдээ тэрийг хойшин тавьснаа уцаа оролдоод байх нь амар тийм буруу ч юм уу тий яг тэр хүний хувийнх нь сонголтоос талаал тэр нь хэрэгтэй юу хэрэггүй юу гэдгийг шийдэгдэх байх гэж бодож байна. За. Хулангийн хувьд болохоор яг юм айгүйх хийж агаад бүр ингээ ачаалаад байвал амрах зорилгоор утасныхан бичлэгийг үзэж болно. Харин хийх ёстой юм байгаад хахад тэрийгээ одоо ингээ тоошин тавиад уцаа үзээд байвал тэр бол хэрэггүй хэрэглээ гэдэг байдлаар бодож юм тий. Аха. Тэгэхээр ер нь ингээд таад маань одоо цахим хэрэглээ болон дэлгэцэн хэрэглээ бол ерөнхийдөө ингээд амьдралынхаа нэг хэсэг болчихсон байгаа даа шүү дээ. Тэгэхээр энэ нь ер нь та хэдийн амьдралд яг яаж нөлөөлж байгаа шүү вэ? Суралцахад чинь найз нөхдөйгөө харилцахад ч юм уу те. Ер нь ингээд ямар хөө нөлөө үзүүлж чинь за магадгүй сэтгэл санаанд ч юм уу те. За хутлангаас эхлэв. Ер нь бол ингээл найзуудтайгаа харьцаад ч гэх юм уу ингээд олон бичлэг үзээд ингээд ийм олон тийм санаа өөртөө авч байгаа штэ ингээд ийм энэ юм байна тэр нь тийм юм байна гэд өөрөө ингээд шүн тунгаагаад бодолтой итж байгаа. Тэгэнгүүт тэрийг ингээд найзуудтайгаа харилцахдаа тэрийг ингээд тэрийг гаргаад илэрхийлээд бусдаа бас ингээд таниулах зорилгоор ч юм уу те нэг тэгэж харилцахад бас таалагддаг. За тэгэхээр интернетээс авсан ерөнхийдөө мэдээллүүдээ найзуудтайгаа хуваалцах нь бас ингээд давлалтай тийм мэдрэгддэг юм тийм. Нанин заягийн хувьд ер нь ингээ амьдралыг амар амархан болгосон юм санагдаад байдаг. Одоо ингээд заавал банк руу явж хүн рүү мөнгө хийх эсвэл одоо байрны төлбөр өдрийн төлөх ч юм уу тийм. Тэгдэг байсан бол одоо шууд интернет банкаараа мөнгө шилжүүлээл эсвэл хүнтэй эдэр холбогдох шаардлагатай бол шууд уцаараа залгаал эсвэл чатаар хэлээд. Айгу хэлбэр болгоцсон. За ялцгүй
аливаа зүйлсийг илүү хялбарчилж байгаа байна тий. За мэрэгний хувьд ер нь амьдралын яаж нөлөөлж байгаа юм? Миний хувьд бол одоо хөрөнгө хэрэглээд тий амар ер нь чухал гэж бодож байна. Ер нь бол амар хялбарчилж байгаа. Одоо дэлгэц бол ингээ гар утас одоо ер нь бол гар утас ч одоо хүн болгонд байдаг одоо хөрөнгө хэрэглээ болж байгаа. Одоо тийм болохоор миний хувьд бол одоо өмсний хичээ гэж хичээл хийдэж шүү дээ. Ер нь хийг нь би бараг л одоо бараг л чэжээр уншвал минутаар уншвал бараг л нэг ч уншиж чадахгүй. Тэгвэл одоо хүмүүс ч нь одоо заавал ингээ өмсний хичээрээ юм бичих гээд одоо тэр үгөө олж чадахгүй бол одоо заавал ингээ тойл бичих ашиглаж ингэж журмсан тойл бичих гэж хэдэж шүү дээ. Тэрнгээр ингээ заавал ингээ хуудас ингэж урагшин хойшин болгож заавал орохын оронд одоо гар утасны аппликейшн гээд одоо боолоор тойл тэрнгээр зөвөр ингээ одоо Монгол гэдэг үгийг ингэж одоо юу лээ хөрвүүлэхийн тулд ингээ заавал ингээ ном уншихын оронд зөвөр аппликейшн ашиглаж хийж хамаагүй амар гэж миний хувьд л бодож байна. Ер нь бол бүх аппликейшнуд бол амар чухал бас одоо гитар хөглөхөд ингээ заавал ингэж хүмүүгийн сонсох гэж юу байдэн штэ. Одоо ингэж эргүүлж мэлгүүлээл тэхийн оронд зөвхөн аппликейшн ашиглаад ингээ дуугмагийг сонсож монсгол тэгээ ингээд энэ зүв байна гэж эргүүлж хашнаалгал. Тэгэхээр ер нь бол миний хотол утсаал маш чухал гэж бодож байна. Хөрөнгө хэрэглээтэй. За окей. Тэгэхээр манай хувьд бол ерөнхийдөө амьдралд нь нэлийн эерэг өөрчлөлтүүдийг авчирдаг тийм эерэг нөлөөтэй гэж бодож байгаа юм тий. За тэгвэл бүгдээрээ ингээх нь ерөөсөө ингээд нөгөө тий одоо эргэн тойрных нь хүүхдүүдэд харагддаг ч юм уу тий. Дэлгэцийн хэд их хэрэглээ ч юм уу одоо дэлгэцийн ер нь хэрэглээнээс болоод ямар хуу сул талууд гарч ийн ямар сөрөг нөлөөнүүд ер нь ажиглагдж ийн. За бас мөн өөр дээр чинь тий яг тийм сөрөг нөлөө нь ер нь яаж ажиглагдж байсан бэ гэдэг талаараа ярьж. За миний хувьд бол манай дүү маань бас амар их одоо уц оролддог байсан тий. Одоо уц оролдоод бараг л хичээл мичээлийг хийхгүй гар марган ингээ өтсөн юм шиг уц оролдохгүй л ингээл байгаад тэгээ сонио гаргаж байгаа зан характер нь ингээ уур уцаартай зүгээр сууж чаддгүй тий. Одоо янз бүрийн ингээл хичээл хийжсэн өөр юм ингэж оролдож маар л да. Ер нь бол төвлөрөх юу амар сул болсон гэж би бодож байна. Ер нь тиймэрхүү. За тэгэхээр яг ойрын жишээн дээр нь бол ингээ тий уцаа ч юм уу дэлгэцийг хэрэглээд байх тусам төвлөрөх чадвар нь амар буураад байгаа юм шиг санагдсан юм тий. Тэгээд уур уцаартай. Уур уцаартай буюу одоо өөрийнхөө сэтгэл хөдлөлийг контролдох нь жоохон хэцүү хатсан юм тий. Нэнэн заяагийн үед юу юм. Би бас ер нь яг л гэж чинь яг нэг тийм богинохон бичлэгүүд үзээд ахаар бүр ингээд сүултээ тэнэг болцсон ч юм санагдаад. Тэгээ нөгөө нэг яг хичээлээ хий гэхээр улам тэрийгэ үзмээр санагдаад тэгээд ингээд төвлөрөх нь багасаад яг нэг юмдаа төвлөрч чадхаа болоод. Одоо нэг анхаарал нь ингээл өсчээд байгаа юм шиг болчихж байгаа гэсэн үг шүү дээ. Яг яалтч юу ер нь бол ингээд нэг богино бичлэгүүд үзэх тусам чи ингээл бидний анхаарлын түвшин ингээл богиносоод байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээл нөгөө шууд шилэн сонгох байдлаар ингээл тий. За энд анхаарлаа хандуулахгүй гэл нөгөө нэг swipe хийж байгаатай яг адилхан тий. Доошоо ингээл скролдж байгаатай яг адилхан. Бүгдээр ингээл нэг бичлэг гараад ирлээ. Тэрийг үзэхгүй гэдгийг шууд 1 секундын дотор шийдээл ингээл явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр тийг тусам бид нар бас ингээд аливаа зүйлд анхаарлаа хандуулахдаа энд анхаарлаа хандуул энд хандуулахгүй гэл шууд ингээд scroll хийж байгаатай адилхан байгаа юм тий. За, хулангийн хувьд юу гэж бодож байна? Ямар сөрөг хал ажиглагдсан бэ? Би бас мэрэгний санаатай санал нэгдчихээн. Би өөрөө яг дүүгэлтэй. Тэгтээ яг ингээд манай хэгтийн хүүхдүүд ингээд манай гэртэр байгаа штэ. Тэнгүүт ингээд бага насны хүүхдүүд ингээд тэтэрхий амар уцан донцсон. Тэгээд ингээд хэрэглэнч өөрөө ингээд хүүхдүүд рүү дандаа юм чиглэсэн болцсон. Тэгээд тэр ингээд яг зарим талаараа сайн талтай л да. Ингээд хурдан хилд орох ч юм уу те ямар нэгэн зүйлийг ангийнхнаасаа төрүүлээд мэдчих ч юм уу. Яг тэр талаараа байдаг ч гэсэн ингээд зарим одоо бичлэгүүд нэг юм хүүхдэд зориулсан харагдж байгаа ч гэсэн цаад утгаараа нэг юм өөр юм агуулмжтай ч гэдэг ч юм уу те. Яг тэрүүгээр хэлсэнчлээ ингээд нэг юм сэтгэл санааны жоохон нэг юм асуудалтай болох гэдэг юм шиг бас санагдаад байдаг. Бас ингээд юм фокуслж чадахгүй аав ээжтэй ингээд уурлах ч юм уу те. Уцын нөхгүй гингүүт ингээд уурлаж хашгираал гэдэг штеп. Тиймэрхүү сөрөг талууд бас амар их ажиглагддаг. Тэгээ бас одоо яг ингээд
би мэдж байгаа ч гэсэн тэрийг ингээд за энд жоохон тийм ч юм уу дээ ингээд эргэлзэж байгаа асуудал байвал заавал ингээд интернетээс шалах гад байдаг гэх юм уу гэдэг нэг юм өөртөө нэг юм итгэхгүйгээр ингээд захим за энэ л зөв штэ угаасаа минийх зөв арай биш байлгүй дэвлгүүдэй гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү бодлууд төрүүлдэг болцсон нь бас жоохон хүнийг өөртөө итгэлгүй болгох юм болов уу гэж боддог. Одоо өөрийнхөө үзэл бодолд итгэхгүй байх, итгэлтэйгээр дуурахгүй байх гэдэг ч юм те. Тэгэхээр яалтчгүй одоо нөгөө сүүлийн үеийн одоо явж байгаа жоохон хүмүүстэд чиглэсэн мэдэнүүд жишээлбэл амар тод өнгөтэй гэдэг ч юм те. Яг нь ер нь бол одоо бидний үзэж байгаа бичлэгүүд ч гэсэндээ хүний анхаарлыг маш хурдан татах үз тийм тод өнгө дүрстэй гэдэг те. Тэгэхээр одоо дуу нь бас айгу тийм тод те чанга гэдэг ч юм уу. Тэгэхээр нөгөө нэг угаасаа хүүхдийн анхаарал за ер нь том хүний анхаарал гэсэн хамаагүй ингээл нөгөөдлөл рүү төвлөрч байгаа тий. За одоо тэрний дотор бас тоглоом байна тий. Тэгэхээр энэ тоглоомнууд ингээл энэ зүйлсүүд рүү ингээд анхаарлаа хандуулаад тахаар хажууд нь хичээл бол амар утгартай шүү дээ тий. Тийм тод тийм гоё дуу дүрстэй ингээл хадлалтай юм аваад идэг. Хажууд талд нь болохоор хичээл юм бол ингээд нэг багш яаж ч утсан одоо тухайн тоглоомыг гүйцэтгэл бол сонирхлын татаж чадахгүй тий. Тэгэхээр нөгөө хүүхдүүд маань бас ингээд яг тэр нөгөө хангалттай хэмжээнд анхаарлыг татаж чадахгүй ангууд нь шууд анхаарал нь сулраал өөр зүйл рүү хараад одоо магадгүй утсаа санагалзаал ч юм уу тий. За тэгээ нөгөө утас нь ингээ байхгүй болоод ирэнгүүт яаж игээд ингээд нөгөө хүн ямар нэг юм хийх гээд идэг учраас анхаарал нь сарин цөөхт чинь сахилга гутдаг ч юм уу тий. Хажуудлах хүүхдээ өдөх гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар. За эсвэл маш их юмыг хоорондоо ярих гэл тий. Тийм гэх мэтлээ ер нь яг бага насны хүүхдүүд төр ингээ сөрөг талууд байгаа тий. За яг бидний таад энэ насны хүүхдүүд бол тий яг нөгөө өөртөө итгэлгүй байгаа байдал нь бас нэг интернетээс шилтгаалаад ах шүү тий. Яг одоо саяны хулангийн хэлсэнчлээ өөрийнхөө мэдж байгаа зүйлд эргэлздэг гэдэг ч юм уу тий. Тэр нөгөө сүүлийн үед ингээд нөгөө хүүхдүүдийг анзаараад тахлаар ямар ч юм одоо хийсэн гэсэн нөгөө ChatGPT-гээс асуух гэдэг нэг асуудал гарч ирж байгаа шүү дээ тий. Тэгэхээр ингээд нөгөө энэ юм болов гэж ChatGPT-гээс асуух юм тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл амьд хүнээс асуухаас илүүтэй баг ChatGPT-гээс асуусан нь илүү дээр гэдэг тийм байдал руу орж эхэлдэг ч юм уу. За сүүлдээ бүр ChatGPT-гээс сэтгэл зүйн зөвлөгөө авах гэдэг тиймэрхүү зүйл рүү чиглэж байна тий. Тэгэхээр таад ер нь тэрийг юу гэж бодож байна? Одоо хиймэл оюун ухаан мэдээж одоо айгуу гоё хөгжсөн байна тий. Тэгэхээр тэр маань ерөнхийдөө бидэрт сая бол даваа талуудын таад хэллээ тий хиймэл оюун ухааны талаар. Тэгвэл яг ямар талаараа ер нь сөрөг талтай байж болох вэ? Бидэрт ер нь яаж нөлөөлөх гээд байна гэдгийг бас ташрамд нь хэлцээ тий. Нэн заяагаас гэх. Амьд харилцаа ер нь амар басаад эхэлсэн юм санагдаж байна. Нэг хүмүүсийн дээртэй одоо би ингээд ээжтэйгээ муудалцлаа. Одоо би юу гэж хариулах вэ гэдэг одоо ChatGPT асуудаг ч юм. Тэгсэн чинь нөгөө нэг ChatGPT юмыг хоёр талаас нь харахгүй яг зөвхөн тэр хүний өнцгөөс нь хараад тэр хүний ингээд өө чи зөв хийсэн зүгээр ээж чинь л тэгээд аа ингээд шууд хэлчихдэг. Тэгэхээр тийм байна. ChatGPT хүртэл надаа ингээд хэлчлээ. Ээжийн л буруу гэд ингээд тэр хүний нүднээс нь бас харахаа болцсон. Тэгээ ингээд зөвхөн өөрөө зөвтгөөд ингээд миний зөв гэд тэгдэг юм санагдсан. Нөгөө нэг тиймхүү одоо зүйлүүд айгүйх дурдаад байгаа шүү дээ. ChatGPT бол яг нөгөө хүний амийг нэг их дагуулдаг те. Би өнөөдөр амар гонигтай нэг ингүүд л амар гонигтай байна гэл те. Тийштэй чи гониглах хэрэгтэй гэл тэгэл ингүүтээ ингээл амьдрэггүй гэдэг сайхан байгаа шүү гэсэн. Хөө харин тий сайхан байна гэлээ. Тэгэхээр ингээд нөгөө мэдрээ амийг яг дагуулжаад ингээд яриад идэг бас талтайгаа те. За мэрэгэн дээр миний хувьд бол хэвлдэг гэдэг байна шүү дээ. Тэгэхээр даваа болон сөрөг талын нь бол бас анзаарсан баг тийм. Миний хувьд бол өстой ер нь сөрөг талууд нь бол сэн хоёр ихтэй ер нь санал нэг байна. Тэгээ хүн одоо үзгийг бүтээсэн ч одоо тэр үзгээрээ өөр хүн юу бичгийг нь өөрөө бас мэдэхгүй шүү дээ. Одоо AI-ыг ашиглаж байгаа тийм. Одоо AI өөрөө бас ажлыг болоогүй ш. Тэгээ AI ашиглаж байгаа хүмүүсээс ажил болгоод байж магадгүй тийм болохоор одоо ер нь бол AI биш өөрийнхөө бор талгаагаар хэрнэ юмнуудыг бодож одоо майндсеттэй гэж би ер нь бодож юм олж. Тийм ээ гэж би ер нь бол бодож байна. За тэгэхээр мэрэгний хувьд болохоор тийм AI-ийн даваа сул талыг нь бол тийм яг одоо хулан болон нэн саятай ерөнхийдөө төстэйгээр ойлгож байгаа маань гэж ойлголоо.
За хулан ерөнхийдөө яг одоо өөр бас сул талыг нь юу гэж мэдэрсэн бэ? Хүмүүсийн тархийг жоохон унтраагаад идэм шиг санагддаг. Одоо ингээд өөрсдөө зүгээр ингээд нэг хичээлэлээ гэхэд зүгээр ингээд номноос хайгаад мэдчих юмн дээр заавал ингээд ChatGPT-гээс асуух ч юм уу те нэг тиймэрхүү зүйлүүд амар хажиглагддаг. Тэгээд ингээд ямар нэгэн ажиллалаа гэхэд энийг яаж хэлбэраар хийх юм ч юм уу те ер нь л ингээд нэг юм өөрсдийнх нь тархийг нэг юм унтраагаад идэм шиг санагддаг. Тэгээд ингээд бас сэтгэл зүйн зөвлөгөө авах гэхээр надад л нэг сайн нэг юм утгагүй санагдаад байгаа байхгүй юу. Ингээд ChatGPT-д ингээд ингэсэн тэгсэн гээд ус ингээд найзууд нөхөд аав ээж гэр бүл гэл зөндөө хүмүүс байхад ингээд ChatGPT-д тэгэж бичих жоохон тийм санагддаг. За тэгэхээр сайн нүү тархийг нь унтраагаад байгаа юм шиг санагддаг гэдэг зүйл нь бол багшнаас санал нийлж байна. Одоо яадаг вэ гэхээр багш нь ингээд нөгөө нэг ингээд зарим зүйлүүд дээр бас ChatGPT ашиглана. Мэдээж одоо ингээд ер нь ChatGPT ч бас ингээд бидний нэг юм асуудаг нэг юм төл болоод байна шүү дээ. Тэгэхээр ингээд заримдаа ингээд одоо ямар нэгэн санаа асуухтаа ингээд асуудаг ч юм уу те. Тэгсэн чинь ингээд тэрнээр яаж ажиглагдсан бэ гэхээр ChatGPT-г ингээд тогтмол ингээд ашиглаад тахлаар угаасаа ингээд яг асуумаар санагдаад байдаг болчдөг ч юм уу те. Яагаад ч юм ингээд надаас илүү гоё санаа гаргаад ирэх ч юм уу биш ч юм уу те. Надаас илүү гоё зүйлүүдийг санал болгох юм шиг санагдаад байдаг. Тэгэнгүүт яадаг гэхээр ChatGPT-г явж болохоор ингээд айгүй ерөнхий байгаадаа харагдаад байгаа байхгүй. Ер нь ингээд нэг юм иймэрхүү гэх юм бол орчдөг ч юм уу те. Тэгэнгүүт ингээд эсвэл одоо нэг юм өгөгдсөн хэдхэн зүйлүүдийн хооронд л ингээд яг тэр нэг өгөгдөл дээр нь тулгуурлаж нэг юм хийгээд байдаг. Гэтэл яг хүний одоо тэр уурыг тарих юм бол ингээд шал өөрөөр байгаа шүү дээ. Маш одоо олон зүйлүүд ингээд салаалуулж сэтгэдэг. Тэгэхээр ингээд яг дараа нь ингээд өөрийнх нь толгоноос яг те яг ийм байвал яг уу тийм байвал яг уу гэдэг нь гаргаад ирсэн чинь ChatGPT-г бодвол хамаагүй боловсронгуй боруулж чадчихсан. Тэгэхээр ингээд нөө бид нар бас ингээд ChatGPT гэдэг зүйлд хэтэрхий баригдахгүйгээр бас өөртөө ингээд те яг нэг бодоо сэтгэж үзэх юм бол бас харьцангуй одоо чиний бодож ирснээс те чи өөрийгөө одоо үнэлж байгаагаас илүү сайн байж бас болно. Яагаад гэвэл ChatGPT ч яг үндэ чиний ингэж мэдж байгаа зүйл дээр чинь л ингэж хэлээд байгаа болохоос биш одоо те яг юм бүр огт одоо те байхгүй зүйлийг ингээл гаргаад ирээд байгаа биш те. Тэгэхээр бид нар ингээд ChatGPT-г уншингуудаа ингээл ойлгоод байгаа байдал чинь яг үндэ бид нарт өөртөө мань байгаа мэдээллийг тэр одоо яг нэг юм цэгцэлж өгöd байгаа зүйл байгаа байхгүй те. Тэгэхээр бид нар тэр аливаа мэдээллийг цэгцлэх зүйлээ бас өөртөө яг ингээд те суралцах юм бол айгүй зүгээр. Яагаад гэвэл одоо ингээл мэдээж ингээл томлоод ажил дээр гардаг ч юм уу те эсвэл их сургуульд орно. Тэгэхээр ингээл нөгөө яриах ч юм уу аливаа зүйлээ ингээл бичих өөрийгөө илэрхийлэх гэдэг зүйлүүд чинь яг нөгөө бид нар өөртөө толгоогоор яаж тухайн мэдээллийг цэгцэлж гэнэ гэдгээс амар сайн шалтгаалдаг. Тэгэхээр нөгөө одоо яг ингээл нөгөө ChatGPT-гээс айгүй гой мэдээлэл аваад байгаа юм шиг боловч үндэ чи өөртөө байгаа мэдээллүүдийг айгүй гой цэгцлүүлж аваад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бид нар цэгцлэх гэдэг зүйлээ өөртөө суралцахгүй болоход тэгэхээр яг ингээл ирээдүйд те ямар нэгэн зүйлийг ярих гал хэлэх ч юм уу илэрхийлэх гэдэг тэгэхээр нөгөө цэгцэрсэн мэдээлэл авахгүй замраагүй зүйлүүд яваад байх үү гэж би бол хувьдаа айгүй санаа зовдөг. За ерөнхийдөө одоо тэгвэл те та хэдийд өөрийнхөө дэлгэцийн хэрэглээг ер нь хянах гэж оролдож ирсэн үү? Багасгах гэж оролдож ирсэн үү? Түрүүн Андин цай болохоор яг нөө богинохон бичлэг үздэг аппликейшнүүдээ одоо ингээд ашиглахаа болж байгаа гэдэг ч юм уу тийм хэлээр хэлчихсэн те. Тэр та хэдийд ер нь өөрийнхөө дэлгэцийн хэрэглээг хянах гэж оролдож ирсэн үү? Миний хувьд бол өстэй бизнес ингээ оцмоцоо оролддог нэг амар оролддог хүн. Манай дүү маань бол амар их оролддог. Одоо бизнес бол ингээ өөр утас центр ингээ оролдох гэдэг бас сатаархтай ингээ төгөлдрөөр тоглох те гитараа тоглох тэг ном сонирм уншиж машаад ер нь л ингэж ер нь утас оролдохгүйгээр ингээ сатаардаг юм. За энэ болохоор мэрэгний хэлж аваад бас санаа айгүй зөв юм шиг санагддаг ба шүү дээ. Одоо жишээлх юм бол хүмүүс нөгөө нэг дэлгэцийн хэрэглээгээ багасгах гингүү шууд ингээл бүгдийг нь хорчдөг шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг угаасаа юу ч хийхгүй байж хүн чаддгүй юм л да. Одоо жишээлбэл бүгднийг авлаа чи зүгээр суу гэдэг юм бол зүгээр суугаад ингээд дэшиг ингээд тэнгэр хараад ч юм уу те байх нь амар хэцүү байдаг. Хүн угаасаа заавалчгүй ямар нэг юм хийгээд идэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо хийгээд идэг нь одоо магадгүй гэр орноо цэвэрлэх ч юм уу, ном унших ч юм уу ингээд тэр нь юу ч байж болно. Тэгэхээр нөгөө бид нар яг ингээд тэр тухайн өөрийнхөө одоо сатааруулж байгаа одоо утас компьютер гэдэг ч юм уу те тэдгээр зүйлээсээ ингээд
болно гэж байгаа хэрнээ орлуулах ямар ч зүйл байхгүй бол бид нар буцаагаа л угаасаа авчдаг юм байна л да. Одоо ингээд зүг зүгээр суугаад тахлаар чинь юу хийх юм гээл тэгэл уйдахгүй тул нөгөөтэйгээ буцаад авчдаг гэсэн. Тэгэхээр тэрний оронд нөгөө сая яг мэрэгний хэлж байгаатай адилхан өөр хийх зүйлүүдтэй байх нь аягүй сум давуу тал болдог гэх юм уу. Одоо жишээл уцаа оролдохгүй гэтээ би ингээд гитар тоглож болно гэдэг ч юм те. Уцаа оролдохгүй тэрний хооронд үлдэр ураа сурна гэдэг ч юм. Гэх мэтэр одоо тэр уцыг хэрэглээд байгаа цагтаа өөрийнхөө бас үнэхээр уцтай дүүцгүүц хэмжээний аз жаргал өгдөг нэг өөр зүйлийг хийгээд ах юм бол уцаа ашиглахаас илүү биднэрт бас таатай тий. Сүүлдээ уцаа мартчихдаг ч юм уу тий. Тиймэрхүү байдлуудыг үүсгэдэг. Тэгэхээр мэрэгний одоо тэр ашигладаг арга бол бас өөр юм тий. За тойрын хувьд ер нь уцаа юм яаж чадах гэж оролдож байсан. Би бол ер нь жоохон өдөр тутамдаа цагийн лимиттэй авахыг амар хичээдэг. Одоо ингээд гэртээ хараад за би ингээд аягаа угаачаад гэрээ цэвэрлчихэд ингээд жоохон оролдож байгаа хичээлээ эндэ гэдэг ч юм уу те. Ингээд жоохон төлөвлөгөөтэй байхыг хичээдэг. Тийм яг ингээд бүр бол харихгүйгээр. За тэгэхээр төлөвлөгөөтэй гэдэг нь одоо яг тэдэн цаг ингээд үзэн шүү гэдэг ч юм уу те. Тийм байдлаар юм те. Нэнэн заяг явуулах. Би бол ер нь ингээд байнгын тэрийг хянах гэж бодчиход байхгүй. Тэгээд одоо ингээд их ашигладаг аппликейшнууд дээр бараг бүгдэн дээр нь ингээд цагийн лимит цаанаас нь тавьсан. Тэгээд сүүлд болохоор би ингээд Instagram ухсан цагаараа дасгал хийгээд тэгсэн чинь яг сүүлд яг Instagram ухах цаг маань бараг өдөрт 10 минут өдөр болоод тэгэж ихсэн. Вау за энэ арга бол амар сонирхолтой юм тий. Одоо ингээд Instagram-ийнхаа нөгөө нэг яг ашигласан нэг цаг байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр тэр цагаараа дасгал хийм гэдэг юм. Таад одоо яг хэдэн цаг дасгал хийх. За тэгэхээр тэгвэл бас айгүй сонирхолтой юм. Одоо 30 минут байвал яг 30 минут тэрнийхээ дасгал хийх юм те. За бас бүр их ашигладаг хүмүүс бол бас хэцүү те. 2 цаг ингээл дасгал хийх. За тэгэхээр ийм бас гоё аргуудыг магадгүй үзэж байгаа хүмүүс те үзэж байгаа одоо сургуулийнхан маань бас ашиглаж болох нь те. Одоо мэрэгэн шиг өөрийнхөө тэр утас үзэхгүй цагаараа өөрийнхөө хоббиг хэрэгжүүлж болж байна те. За мөн одоо цагийн одоо лимит тавиад за яг одоо би ийм зүйлүүдээ хийчихэд тэдний минут ингээд оролдоно. Тэгээ буцаад тэгнэ гэдэг байдлаар цагийн лимит тавьж өгч болж байна хулан шиг. Нандин заяатай адилхан одоо те лимит тавьж агаад за тэгээд яг хэдэн цаг одоо үзсэн байна тэр цагаараа дасгал хийх гэдэг гоё бас арга байна те. Ерөөс огт сонсож байгаагүй бас нэг аргын нэг байна. За тэгээ ер нь тэр аргуудын чинь ер нь үр дүн ямар байсан бэ? Айгуу. Ер нь боломж. Ер нь боломж юмсэн тий. Тийм. За холонгийн үед ер нь тэр нь хэр үр дүнтэй байдаг вэ? Хэрэгжүүлэхэд хэр амар байдаг вэ? Тийм ер нь бол амар байдаг. За би одоо ингэчээд одоо нэг тэдэм байт үзэж болно гэдэг ч юм уу тий. Тэгэнгүүт ингээд хүн за гялс хийчээд ингээд гэдэг ч юм уу. Тийм урамшаад. Тийм. Яг нэг урамшаад гэдэг ч тийм ингээд за ингээд ингэж юм бол тэгчлээ. Нэг юм хийгээд дуусан гот нэг юм шагнал байдлаар уцаа болдог юм шүү тий. Аха. За нэн заягийн тэр дасгал хийх гэдэг зүйл нь ер нь хэр нөлөө үзүүлж байна. Ер нь нэлээ үр дүнтэй санагдчих. Яг ингээд өдөр нь яг орой ирээд гэрлүүгээ ядарсан ирчингүүдээ дасгал хийнэ гэж бодохоор шууд за өнөөдөр уцаа ингээд ашиглаад болчихъя гэдэг тэрийг бодлон явуулдаг байхгүй. Олон тэрийгээ яг очиод дасгалаа хийх үү гэдгээс нь хамаарат яг 1-2 өдөр ингээд үнччгөр дараагийн өдөр ингээд хийхгүй ч гэдэм үү гэж боддог. Энэ нөгөө нэг ерөөсөө 2 өдөр дараалж болж болдгоо гэдэг шүү дээ. Ямар нэгэн зүйлийг нөгөө 2 өдөр дараалал тэрийг ингээд таслах ч юм уу, тасглаа орхих ч юм уу, ямар нэгэн байдлаар хэрэгжүүлж байгаа зүйлээ хайчихлаар шууд дадал үсэт эхэлдэг. За одоо ингээд ер нь болчихъя гэдэг байдлаар эхэлдэг. Тэгэхээр нэг өдөр бол ингээд орхиж болно. 2 дахь өдрөө ерөөсөө болж болохгүй гэдэг те. За тэгвэл одоо ерөнхийдөө ингээд бүгдээрнийх нь подкаст мөн ер нь дуусах шинж рүүгээ хандж байна. Тэгэхээр та хэд мэн өөрсдийнхөө үеийнхэнда те ер нь ингээд дэлгэцийн хэрэглийг ер нь одоо те яавал зохистой байх вэ гэдэг байдлаар үг хэлээч гэх юм бол одоо юу гэж уриалмаар. За миний хувьд бол за одоо гар утснаас хаалж одоо ертөнцийг харах номлогоо ер нь одоо ороорой. Ер нь бол ном гэдэг чинь бол нэг осны таныг ингээ илэрхийлэх тэгээд бас ингээ ертөнцийг өөрөөр харах бас нэг дэлгүүр ахгүй юу? Тэгээ эрдэмний одоо хаалгыг ингэж нээх дэлгүүр тий ер нь зөндөө олон юм байдаг. Тэгэхээр та ер нь бол утсаа оролдохын оронд ном тэгээд өөрийнхөө хоббиг
ер нь хөгжүүлс нь хамаагүй дээр гэж би бодож байна. За мэргэндээ баярлалаа. За нэн заяа маань юу гэж. Ингээд эргэн тойронд чинь илүү гоё юм ингээд утас ухаас өөр илүү гоё боломж өгөөд өөр илүү гоё юмнууд байдаг шүү. Тэрийг ингээд анзаараад зөвхөн уцаа ухах биш бас эргэн тойрны илүү анзаараарай. За миний хувьд за ийм интернетийн ийм жижиг хүрээнд сэтгэхгүйгээр тиймээс ингээд яг өөрийнхөө оюун санааг илүү хөгжүүлээд дуртай зүйлтэй ингээд хөрөнгө оруулалт тэгээд найз нөхдөдтэйгээ гоё харилцаа үүсгээд угаасаа ингээд одоо 11-р анги тэгээд ингээд нэг 2 жилийн дараа төгснө. Тийм учраас гоё ингээд гоё дурсамжтай гоё ингээд интернет одоо орчинд гээд ийм цаг өнгөрүүлсэн гих дурсамжтай гоё найзуудтайгаа гоё ингээд ангийнхантайгаа гоё байсан дурсамжтайгаар төгсөөрэй. За. Тэгэхээр энд одоо тий агуулгыг мэн тий одоо энэ подкаст юм ингээд базаад үзэх юм бол тий эдгээрт бол интернет болон дэлгэцэн хэрэглээ бол маш олон давуу талыг үүсгэх юм тий. Одоо бид нар аливаа зүйлийг илүү хурдан хялбар сурдаг болсон байна. Илүү одоо мэдээллийг хялбар олдог болсон байна. За мөн одоо тий аливаа зүйлийг ингээд тий зарим зүйлийг одоо заавалч өөртөө байхгүй өөр одоо ч юм хэлэгчиж болдог болсон байна тий. Тэгэхээр эдгээр зүйлүүд маань биднийг нөгөө аливаа зүйлийг суралцах одоо тийм ингээд дээшлэгт маш хурдан буст болж өгдөг тийм. Гэтэл нөгөө талаараа бас яадаг вэ гэхээр одоо бид нар илүү ямыг хялбарчлах гад тийм залах уу гэх юм уу тийм. Яг л одоо ингээд нөгөө AI-аар хийлгчүүл илүү хялбар байгаа учраас тэрүүгээр нь л хийх гээл ч юм уу тийм. Эсвэл одоо бид нар өөрсдийнхөө ингээд толгоогоо ажиллуулахгүйгээр өөр зүйлд илүү итгэхэд гих мэтчлэнгээр тийм одоо тийм цул талууд байна. Тэгэхээр бүгдээрээ энэ удаад болохоор бас нэг сошиал медиагийн талаар бүр амар их дэлгэрэнгүй бол ярьсангүй. Гэхдээ бол одоо Reels тэ TikTok гэдэг ийм богино бичлэгүүд минь бидний ер нь анхаарал төвлөрөлттэй одоо юмд төвлөрөх, анхаарах гэдэг зүйлүүдээр ямар их одоо сөрөг зүйлүүдийг авчирч гэнэ гэдэг талаар бас ярилцлаа. Тэгэхээр энэ бүгд дээр болохоор манай одоо хүүхдүүд минь бас гой аргуудыг санал болголоо тий. Тэгэхээр эдгээр аргуудыг бас хэрэгжүүлж үзээд тэгээд ямар байсан талаараа комент хэсэгт бичээрэй. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Баяртай.